Манай нөгөө орчуулагч мэрэгэн надад нэг ярьжсэн л да. Нэг солонгос хүн одоо магадгүй Монгол улсад суугаа солонгосын элчин сайдын яамны ажилтан байсан байх. Монгол онцгой судлаад одоо эрдмийн зэрэг хамгаалсан юм байна л да. Тэгээ одоо Монголд ч 2 3 нь төмөн онцгой гэл бот номнууд байдаг штэ. Тэгсэн тэр солонгос хүн хэлжсэн гэсэн. Энэ нэг танаа монголчууд нэрээ үнэхээр гайхамшигтай үндэстэй зөвхөн энэ онцгойр нь хэмжиж үзэхэд манай солонгос ганцхан таавар шиг онцгойтой гэж байгаа. А танах болохоор ингээд төмөрийн онцгойтой гэж манай мэрэгэн ярьжсэн гэж хэдэн жилийн өмнө монголчуудын нэг юм одоо өөрснийх нь уламжлалт амьдрал уламжлалт ах үе тэгээд ингээд тасралтгүй залгасан одоо тэр үүргийг тэр соёлыг Монгол улсын ерөнхийлөгч Илбүүд орж тэр гаргасан заавраар яаж энэ орон цайг орчин цагийн сургуульд нөхөж болох вэ гэдэг юм бол одоо давын өмнө хэрэгтэй юм шиг л багш нар болгон өөрөө би зөвхөн тодорхой шинжилгээ ухаан заагч биш бас хүн болгон төлөвшүүлэгч гэдгээ нэгдүгээр тугаарах хэрэгтэй. Хоёрдугаарт өнөөдрийн эцэг ихэд бас их юм би. Эцэг гэдэг бол одоо 50 ил хүүхдгээд бүр нэрлэлчихсэн байгаа үү? Нэг өвгөн надад хэлжсэн л дээ. Дээврээ даах нь гадшаа гараад дээлээ даах нь арх уугаал тэгэл байж ах шивтэй гэж хатаа хөхтэй. Тэр ч бол оргууч үгүйшээ. Хэрв чи хүүхд төрүүлэх хүсэлтэй бол тэрийг хүн болгож 18 нас ажил төрөлтөнд залгатална хүн болгоод төлөвшүүлэх боловсруулах тэр бүх үүргийг тэр эцэг их хүлээх ёстой. Эцэг ихтэй хариуцлага тооцсноос хууль бараг одоо юм болгонд хууль ярьдаг болсон цагт хууль баймаар юм шиг байгаа. Тэгэхээр эцэг их сургууль цэцэрлэг бас нөгөө талаас орчин гэдэг нэг айхтар юм байна. Одоо тэр манай орон сууцны орчин хуучин бол сайгалт хүний санаа нэг айл хүний амь нэг гэж ерөөсөө том хүн болгон өөрөөсөө дүү хүмүүсүүдийг хүмүүжүүлэгч. Өнөөдөр орцсонд бол нэг нэгээ танихгүй. Орон сууцны тэр орчин одоо нэг хороо 20 гэдэг бол бас энийг их анхаармаар биш байгаа. Тэнд байгаа эцэг эхчүүд гэртээ сууж ах модууд тэр хүүхдүүд нь тэрийг цуглуулад бас хөөрхөн ажил хийж болно доо. Тэгэхээр нэгдүгээр орчин гэрэгтэй, эцэг их гэрэгтэй, сургууль цэцэрлэг энэ дээрээс нь төрийн бодлого энэ олон талын орчин байна. Тэгэхээр энэ бүгд бол хоорондоо уялдах ёстой. Хуультай л болох хэрэгтэй байна уу? Хууль хэрэгтэй. Нэг Монгол хүн болгонд Монголон гэсэн чин сэтгэл тийм үү үндэсний эрх ашигын дээдлэх бид чинь их Монгол улсын үрсэд эзэн Чингисийн галуудыг сахисан бас цөөхдөхгүй бид нар ингэж байж болохгүй гэсэн нэг сэтгэл зүрхэнд нь цаанаас нь эндээс нэг сусаар нь гүйсэн оосор байж ижил энэ битээний яриад байгаа шунал мунал энэ бүх юмыг л татаж аммаар авах юм шиг байгаа юм. Монголын алдмар гэж нэг муухай хараад өгчүүд байсан юм. Их болохгүй хүнийг л тэгж хараадаг байсан юм. Монголын алдмар гэж. Тэр чинь Монголын алдмар гэдэг чинь одоо бидний яриад байгаа бүгдийн багтаас л хараал юм да. Тэгтээ ингээ анзаараад ахт бол монголчууд монгол хүн биш байх тусмаа ашигтай тийм гадны хүчин зүйлүүд их байд юм шиг байна гэж. Тэгээд тэр бодлого байнга бидэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж яадаг. Хүний нөгөө мах цуснд байдаг тийм язгуур чанарыг тэр бодлого мэдж штэ. Бидний одоо өвөг дээдсийн одоо буйнаар бол одоо дэлхийн хүн магтах газаргүй болсон шахуу болж байгаа үед өнөөдөр Монгол хүнд гэдэг ийм уудам нутагт одоо урхрахгүй сая хүн өдий баялагтай дээр дөрвөлтэй байж байгаа маань өнөөдөр дэлхийн аль орны шүлсийг асруулахаас яах вэ? Сайхан үг одоо хэлнэ. Энд бол далд том гүрний бодлого үнэхээр явж байгаа. Завсаргүй явж байгаа. Тэр завсаргүй явж байгаа бодлогон дотор харвад нүцгээрээ нүцгэн бусан гэдгээ мартчихсан золиос болдог хүмүүсүүд нь бас байх юм да. Одоо хөгтөнгөрийн үйл үр хүний нүдийг зоос үрхнэ гэдэг бас тийм зоос нь нүдээ бүрхүүлчихсэн үедээ болоод би тэрийг ярьж байгаа энэ сэтгэл буян нүгэл үлийн үр энэ өстө хадны цуурай шиг сонсогдно л да. Тэр шунал гэдэг чинь нэг ойдсан түүмэр. Тэгэхээр зэрэг энд нэг айхтар бичгийн гэлний сургаал байдаг. Сайн күүд эд бүү хураа тэр өөрөө олно. Муу хүүд эд бүү хураа тэр аминд нь хүрнэ гэж. Тэгэхээр зэрэг
чи өөрөө хүүхдээ гэж байгаа юм бол тэр хүүхдээ сайн хүн болго. Эдмэн хураахгүй. Сайн хүн болгоно гэдэг маань боловсрол эзэмшүүл, хүний хувьд зөв хүн болго, зөв сэтгэлтэй болго, арга билэг гэж бид яриад байна. Өнөөдрийн арга билэг гэдэг нь хятадын ин ян нэмэх хасах эм гэдэг шиг ийм бараг хуулж яриад байгаа юм шүү дээ. Жинхэнэ одоо буддийн гүн ухааны үүднээс арга билэг гэдэг маань эртний налиндрын их сургууль нагаржунан одоо гүнзгийрүүлэн баяжуулсан тэр арга билгийн сургаал гэдэг бол арга гэдэг бол бусдыг инэрхгүй бод сэтгэл бэлэг гэдэг нь хоосон чанарыг огоот ухаарсан оюун энэ хоёр нийлхийг шүтэн барилдах вэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр аль нэгээр нь төгс хамгаалан нирвад хүрч чадахгүй. Лезерг энэ хоёулаа хосолж байж экологийн сургаалын одоо гол үндэс энэ шүү дээ. Бас сонирхолтой монгол хэлний бэртгчин гэдэг үгийн язгуур мэдэх үү? Мэдхгүй юм. Одоо бэртгчин гэхэд монгол үг нь сан чин бууж байгаа дээ. Тий. Тэр бол партика жана гэж партика гэсэн Баг хөлгөний. Тэр партика бод гэдэг эднэр бол төвдөр 10 жил гэдэг өөрөөгөө ялах гэсэн утгатай. Партика гэдэг нь бэртэг болоод Монголын адуучин гэдэг шиг чин дагуурал бэртгчин монгол хэлэнд ингэж орсон үг. Баг хөлгөний өөрөөгөө ялагч гэдэг нь бол энэ олон нүгэлт нэг эднийг ариусгаж бүгдийн зовлонгоос хэлгэнэ гэж байхгүй юм байна. Би өөрөө л гэгэрийгээд өөрөөгөө л гэгэрүүлээд бяцлахыг сууссан. Тэгээд энийгээс нь амиа бодогчд байгаа биз? Тэгээд тэрийг бол тэрнээс одоо бэртгчин гэж үг гарсан. Тэгэхээр өнөөдрийн цагт бол энэ тэр бод сэтгэл гэдэг чинь бол бод гэдэг маань төгс мэдлэг гэгэрэл гэсэн дуттай үг шүү дээ. Төвдөр жанчсав гэдэг төвд монголоор бод сэтгэлийн баатар, за санскритээр бод садва гэдэг эднэр ямар хүмүүс юм бэ гэхлээр зэрэг өөрийнхөө зовлон орхиод бусдын төлөө өөрийн бие хэл сэтгэлэн огоот зориулах сэтгэл бод садванар гэдэг. Тэгэхээр зэрэг ийм сэтгэл төгс хоосны шинээр ухаасан бэлэг хоёр нийлэхээр шүтэн барилдаж одоо бодийн утгыг гэгэр хэл юм да. Энэ нэмжих сэтгэл гэдэг маань өөрийнхөө хүүхдийг хүн хайрладаг. Заах дүүсийнхээ хүүхдийг бас хайрлах байх. Танихгүй хүүхдийг тэр хэмжээнд хайрлж ийн үгүй юу гэдэг одоо тэр алагчлах сэтгэл гэдэг чинь эндээс гарч иж байгаа байхгүй. Алагчлах сэтгэл. Тэгс сэтгэл, алагчлах сэтгэл гэж хоёр айхтар юм байна дээ. Бурханд өргөл өгөөд одоо сүсгэлээд залбирахтаа наттай адилхан зовж байгаа энэ олон амьтныг энэ зовлонгоос нь хагасуулаад чин сэтгэлээсээ хүсэж чадвал чиний хэрэг аяндаа зөндөө бүтнэ гэж бурхан айлдсан байдгийн. Тэгэхээр сэтгэлээрээ л баян байх л хамгийн эрхэм эрдэм мэдлэг, дээд баян эд мөнгийг бол адгийн баян гэж хэлдэг. Тэр өнөөдөр бол яг хүн боломжийн мэдээж ядуу удирчин байхыг хэн хүсэв? Яг боломжийн хэмжээнд амьдрах хэрэгтэй л байх. Бид үстэй ностой юм биш болохоор нэг өмсөх хувцас хэрэгтэй, амтын болохоор нэг идэх хэрэгтэй, бас хадны нөмөрд хэвтээд онцч чадахгүй болохоор надад орон гэр хэрэгтэй. Оюуны хэрэгцээ гэдэг бол хязгааргүй юм аа. Энэ бол бас энэ ном дэвтэр үгтэй оюуныхаа хэрэгцээ бол хүн тэр хүний хэрэгцээ бол оюуны хэрэгцээ гэдэг бол их байна. Тэр Японы нэг олон улсын бизнесийн зөвлөгч хүн сонин ном бичсэн байна лээ. Тэрийг Япон гэдээс орчуулсан миний хүүгийн найз залуу намайг монгол хэлийг жахан хараад өгөөч гэхэд уул ном нь тийм их зузаан ном биш. Тэгсэн тэр Монголд ирж ирсэн юм байна. Японы маш олон компаниудын зөвлөх байсан юм байна. Тэгээд тэр Японы том компаниуд яагаад дампуурдаг юм бэ? Зэрэг нэр хүндээ бодоод тэр жижиг охин компанид манайхны нэр дээрдгээд тэр нь одоо дампуур тэрийгээ салж чадахгүй, хэрэггүй юм хайж чадахгүй ингэж нэр хүндээ чирч явсаар байгаа зүйлдээ өөрийгөө татдаг. Тэгээд энэ Монголд ирсэн байна. Тэгээд гэрт бол тэр байх юм бол хамгийн чухал хэрэгцээтэй юмас илүү юм байх боломжгүй. Тэрийгээ л монголчууд ачаал нүгээд аваа явчихдаг. Ер нь монголчуудын тэр баримтлал үзвэл эрдмийг кичээснээр эдийг хэмнэснээр гэдэг. Дөрвөн үг чинь бүхэл бүртэндээ монгол хүний нэг философи тууны амьдралдаа барих зарчим нь явж идэг юм да.